Лакшми гэдэг багаж түрээсэлдэг газар. Гинэ. Тийм байна. За машин угаалганы багаж эсвэл одоо энэ янз янзын компрессорууд. За энэ нөгөө юу вэ штэ тий? Машин угаалгын юм. Цемент өнгөлөгч байна. Тийм байна. Машин угаалгын халуун үлээдэг нөгөө юунууд байна. За энэ бүр газар нөгөө модны нүх ухдаг. Тэгээд дуртай багчаа андээс аваад тэгээд түрээсэлж болох нэ. Эндээсээ зүгээр гээ цаахан багжуудаа аваачаад бүх юм байж таар да. Тэгээ энэ одоо энэ вибратор юмнууд байж байна. Тэгээд шавар зуурагч байна. Энэ бүр нөгөө хан зүсгэж бетон хан. $100. 4 цаг 69 $69 төлөөд 4 цаг. Манайхан 3 хэлжээс яваад 24 цагт энэ систем баллаа хийчихсэн. 24 цаг чинь юу хямдхан байж тээ тий? $100. 300 хэд тийш дээ. Нөгөө нэг бетон нөгөө хэлхийтэй. Энэ өрмөй чинь бас нэг нүгүүлэх гэж хөдөлтөж авдаг үстэй баг. 24 цагийн $30. Энэ юу? Дуулыг энэ газар сэргжүүлдэг юм байна бас тий. асал ирээд энэ. За ерөөсө бүхэл юм байна. Энэ юу хүртэл түрээслэх нь вэ штэ. Энийг бол юу? Тэгээ дулаалга одоо янз янзын юм хочаа тий. Тийм биз дээ. Blanket. No, just a look. За шавар зуурах ажил гарвал эндээс шавар зуурах машина ингээд түрээслээд $58. за 24 цаг $58 төлөөд энийг авч яваа шавраа зураад 6 куб фит гинэ. энэ бол бас маш гоё өрмөц үйлчлэг байна шүү. Яста өрмөц үйлчлэг байна. Энийг харалтаа энэ одоо энэ шиг л хайгаа явдаг шүү. Эсвэл хүмүүс тусгай юу хүмүүсийн ураад те. Энэ чи яаж болно шүү дээ. Өөртөө хийж болно. Ажил хийж байгаа хүмүүс ч гэсэн эндээсээ түрээслээд хүнд ажил хийж өгчөөд буцаага тавьчих. Ингээд чи нөгөө өрмөц. Тий вибратор. Тийм бай, тийм. Молдог. Машинтай. За бэлта чулуу зүсэх ганц зүснэ. За ёстой хэрэгтэй газар байна да энэ. Одоо ингээд усны памп. Тийм байна. Тийм байна. Трейн нөгөө нэг Бохри энэ би сая авсан шүү дээ. Энэ урдаас авсан нэг удаа хэрэгжилчээд байж байгаа. 24 цагт пичмүүлэх юм. Тийм байж шүү дээ. 24 цагийн дотор $100 аваад бүх ажил амжуулж болох нь шүү дээ. За энэ өстой чухал хэрэгтэй. За чухал хэрэгцээтэй газрыг үзлээ. Энэ одоо ямар хөөрхөн шанахтай юм бэ гэхүү халбахтай юм бэ гэхүү. Энэ яра 20 сенж аа. Нэг 20 сенж 20-80 харьцаатай. Жижиггээ дээрээ суучнаа. Одоо энийг авч яваад ажлаа амжуулчаад буцаага тавьчих болно. Тий. За шороо зөөвөл одоо ингэж хэрэг яваад байна бас. Хажимтай ширгүүл байна. Нэрэн today гэж байна энэ. Энэ юу юм? Батарейгаа сэргийлж. Батарейгаа. Аккумулятор. Аккумулятор энэ өөрөө сэнгэлээд байгаа юм уу? Тийм биш шүү дээ. 5 тонн сэргийлээ. Тийм байна. Энэ бас тийм байна. Манад энийг өөрөөр ашиглаж болох юм байна. Одоо энийг ажилуулдаг хүмүүс байгаа шүү дээ. Тэд нар чи өөрсдөө өрөөд эндээс аваад хүмүүст ажил хийж өгөөд тэгээ буцаага тавьчихсан. Заавал тэр тий. Заавал өөрөө энийг хөдөлж аваад одоо их мөнгө зарах шаардлага байхгүй болчих шүү дээ. За тэргээр бол зөндөө байна дөө. За энэ бас түрээсэлдэг машин байна тийм ээ. За энэ Америкуудын нөгөө пикаптай байдаг ганц учир чи одоо л гарч ийн да. Бүгд өөрсдөө болж игэл өөрсдөө юм хийдэг тий. Тэгээд өөрсдөө юм хийгээд тийм учраас ингээд ирээд өөрсдөө юм одоо авсан бараа бүтээгдэхүүнээ материал хөрөөдөөд тэгээд өөрөө ачаад ингээд яваад байгаа. Ерөөсөө пикаптай Монголд баахан хэрэгцээ. тий. Коммершил буюу нөгөө албаны хэрэгцээ том ирээдний газрууд зөндөө байгаа.
Энэ одоо гэр ахгүй гэсэн юм байна шүү дээ. Тийм байна. Одоо ингээд эндээс юм. Нэрэн тийм үү? Тийм байна шүү дээ, тий? Эхний 75 минут 19 доллар. За, First 75 минут 19. тийм байна. Яг энэ 75 минут гэрийн манай гэрийн өөрх юм би 75 минут ачаад аль хэдийн авишаа буудаараа буцаагач. Тэгээ 19 доллар л өгч. Тийм ээ? Тийм байна. Ойрхон бол. Кафе аваад шаардлагагүй болчихсон. Тийм байна. За, тийм байна бас. Саяын бэкапнаас өөр бас нэг юу гарч ирж штэ энд. Хэрэгтэй машина түрээсээ унаа өөрөө унаа явах юм байна штэ. Тэ? Тийм байна. Өөрөө унаа явна. Энэ энтрийг бас за энэ чиргүүлийг бас ашиглаж болох юм байна. За энэ дотор юу байна? За шат вандангуудыг бол төрөл төрлөөр нь ашиглаж болох юм байна юм дээр. Шат байна. Тэ. Давхар шатнууд байна, угсардаг байна, гүйдэг, барьдаг одоо яадаг юм бүгд л байна. За энэ машиныг бол бас аваад чинь ажиллаа амжуулаад авчирдаг. Тийм байна. Нэг удаа хүчээрээ чирээд явах юм байна. Тийм байна шүү дээ. Нэг том моднуудаа хагалаад гэрийн гадаа авч хагалчаад тэгээ буцаад чирж авчирд өгчих нь шүү. За ингээд ийм хүний хэрэгцээнүүдийг бүгдийг хангаа тавьсан газар байна. Тэ гадуур байлээ те. За ингээд өрөөнд дэг машинууд ингээд байлаа. За энэ байна. За саяын тэнд үздэг нөгөө юу вэ штэ. Одоо тэр нөгөө XK байна. Жижиг нөгөө Bob Cat те. Жишээлбэл манад ингэж байгаа штэ. За би XK батч юм байлаа. За тэр одоо трактор барьдаг байлаа. Эсвэл одоо ямар юу байдгийг те. За тэгсэн чинь ажил байхгүй. Яагаад гэсэн чинь өөрөө тэрийг худалдаж авч чадахгүй штэ. Тэрний оронд ийм түрээсэлдэг компаниуд байгуулагдчих юм бол тийм хүмүүс ажилтаа болоод тийм орлоготой болж эхлэх нь шүү дээ. Заавал өөрөө худалдаж авах шаардлагагүй. Мод бодлдог юм чинь байна. За. Ингээд уусан мод бодлог аваачаад энэ рүү шахна шүү дээ. Тэр дэр гэл юм болгоод. Тийм байна шүү дээ. Ингээд эргүүлж байгаад аччихна. За. Тэгээ нөгөө шуудандаа хийгээд. Зарчихна. Тэрийг шуудандаа хийгээд одоо энэ байна. Энэ байна шүү дээ нэрэ. Ингээд модны ороод үс суулгаа хийчихнэ. Тий одоо үрц болгоод Өөр цацаа хийчих шүү дээ. Том өнөө моднууд шүү дээ. Тий. Том моднууд одоо энэ цуслан дээр бол амар их хөлөө шүү дээ бүр төлчөөс дээ. Ингээд шууд машин барьчихна шүү дээ. Тийм байна. Тийм байна. Чи бас хэрэгцээтэй дээ. Чаа. Өөрөө дотор. Тий. За ингээд Вашингтон DC-гийн ойролцоо 100 айлаг хэвлээ гэж нэвтрүүлгийг болгож байна. Инфо өндөрлөө.